Яг энэ хэрэглэх сайдын төсвийн багц дээрээс энэ шинэ оршооны хөгжлийн нэгж гэдэг энэ нэгжтэй холбоотой асуулт асуув. Тэр шинэ оршооны хөгжлийн нэгж гэдэг нь байна уу? За. Энэ шинэ оршооны хөгжлийн нэгж гэдэг ийм газар байна. Тэгээ одоо ер нь энэ шинэ оршоо бол юу болж хуурсан бэ гэхээр малчид зээл авсан, хэдүүлээ нийлээд нэг юм хоршооны бичиг баримт бүрдүүлээд авсан зээл бол дийлэнхтэй юу болсон бэ гэдгийг орон нутгийн гишүүд бүгд мэдж байгаа. Авсан зээл пүрүүс машин болсон. Авсан зээл хүүхдийн сургалтын төлбөр болсон. Авсан зээл заримдаа хэдэн мал болсон. Дийлэнх нь хурдан морь болсон шүү. Хэллээ сая машиныг пүрүүс 30 болсон. 20 болсон тийм. За одоо тэгэхээр энэ 4.4 тэрбум төгрөг тавьсан юм шиг шинэ оршин хөгжлийн нэгж гэдэг. За тэгээд энэ нэгж одоо өнгөрсөн хугацаанд юу хийсэн, одоо юу хийх вэ? Эргээд над малчид чинь тэр зээлийг төлнө. Хэрвээ одоо ямар нэг байдлаар эхнээсээ тавихтаа л энийг өөр зорилгоор юм уу, сонгуулийн санал худалдаж авах зорилгоор ч юм уу тавиагүй юм бол энэ угаасаа зээл учраас төлөгдөнө. За ингээд үрдсэн зээлээ яаж төлөх вэ? Одоо энэ дээр судалгаа байна уу? Энэ зээл үнэхээр тэр шинэ оршоогод анх ярьжсэн чухал Монгол улсын хөдөө аж ахуй малчдыг сайхан болгоод хөгжлийн шин шатанд гаргана гэдээсэн тэр зорилго руугаа ядаж нэг алхам төгсөн үү? Энэ тавьсан байгаа мөнгө юун зарцуулагдах вэ? Ямар зорилгоор юу хийдэг газар юм? Ямар зорилгоор тавьсан? Ямар үр дүн өгөх юм гэсэн ийм асуулт байна. За Батбаян шадар сайдын ахлах зөвлөх өгөөд ажлын албан дараа Батбаян байна. За алтан гэрэл гишүүний асуултанд хариулъя. За өнгөрсөн хугацаанд Монгол улсын хэмжээнд 1 жил гаруйгийн хугацаанд бол 10 гаруй мянган шинэ хоршоо байгуулагдаж нийтдээ 850 орчим тэрбум төгрөг зээл олгогдсон байгаа. За зээлийн зориултыг бол бид нэр бас судалж үзсэн. Энэ судалгааны үзэхээр бол нийтдээ нийт олгосон зээлийн 60 орчим хувь нь бол үржлийн мал одоо зориулагдаад бусд нь бол одоо бус зориултуудаар ингээ олгогдсон байж байгаа. За өнөөдрийн хугацаанд зээлийн гэрээний давуу бусд одоо зээлийн иргэн төлөлтийн байдал бид нар бас дүн шинжилгээ хийгээд явж байгаа. Яг графикаараа нийтдээ 98% төлөлтөд явж байгаа өнөөдрийн байдлаар. Тэгэхээр бол энэ зээлүүд бол одоохондоо эрсдэлд ороогүй байгаа гэж хэлж болно. За өнгөрсөн жил засгийн газар сая одоо засгийн газрын тогтоолоор засгийн газар болоод их хурлын шийдвэрээр үндэсний хороодууд татан буугдсан. За энэтэй холбогдуулаад шинэ хоршооны хөгжлийг хангах одоо уялдааг хангах үндэсний хороо татан буугдсантай холбогдуулаад нэлээд асуудал яригдсан. За энэ хүрээнд энэ шинэ хоршооны үндэсний хорооны ажлын албыг бол бас татан буулах асуудал яригдаад энэ олгосон зээлийнхаа одоо эргэж иргэн төлөлт бус одоо зорилгыг одоо хангуулах үүднээс шинэ хоршооны хөгжлийн нэгж гэж тухайн үед яг томьёолж байсан одоо шадар сайдын ажлын албанд энэ ажлын албаны хүмүүс одоо харьяалагдаж ирээд энэ 9 сарын 1-ээс ингээд үйл ажиллагаа явуулаад эхэлж байна. За 4.5 тэрбум төгрөг юун зарцуулахаар төлөвлөж байгаа гэхээр за урсгал зардал цалин хөлсөд бол нэг 2 сая арай хүрэхгүйтэй төгрөг зарцуулна. Үлдсэн 2 сая нь бол 90 сая хоршооны одоо хоршоог хөгжүүлэх, боожуулах, хоршооны одоо хоршоонд элсэн орсон малчид тариаланчдыг одоо бас одоо мэдээллүүдээр хангах гадаад дотоодын хэрэглэгчтэй холбох, худалдаа авагч нартай холбох, сургалт мэдээллийн үйл ажиллагаа зохион байгуулах, бүсчилсэн болоод бус хөгжлийн бодлогоотойгоо уялдуулж авч явахд зориулахаар ингээд тавьдсан байж байгаа. Бүх зардлууд бол гүйцэтгэлээрээ холбогдох сангийн яам болоод хэрэглэх газрын төрийн сангийнхны одоо хяналтын дагуу одоо санхүүжилтэнд хийгдээд явж байгаа юм байдалтай байгаа.